Мизу үзүүлж байна. Тэнгэр намайг ивэж их гүрнийг байгуул. Нэг захаас нь нөгөө зах нь хүрэхэд жинийн газар үлдээ би. Энэрх цаазлах хайр байж төр байдаг. Их хүссэн хүнээр төрийн жолог бүү хатах бол. Сайхан зусж байна уу? Гэгэн түмэн. Өнөөдөр манай нэвтрүүлгийн хойморт Монгол улсын авьяа туулж, Монгол улсын хөдөлмөрийн баатар Бирагийн чимээ дугаарж байна. Монгол тулхтны 100 эрхэм. Манай нэвтрүүлгийн урай бол асуулт давс, хариулт чихэр гэсэн урайтай. Эсрэгээр бол уг зүгээр юм шиг. Уг нь хариултанд давсаа юу? Давстай хариулт. Чихэртэй асуулт байв уу? Хоёрхан хангарахтай бусдын нэг жаа. Хулгай хийхгүй хүн матахгүй. Таны үеийнхний нийтлэг түүхэнд одоо бэл бэнчинтэй чадaltaй айлын хүүхдүүд сургууль номд явдггүй. Аав ээж нь одоо боломжгүй байдаг юм уу? Амьдрал жоохон таархан хүүхдүүдээр хүмүүсийн хүүхдүүдээ явуулж тэр сургуулийн орон тоог бүгэлдэг байсан гэж юм яриа их байдгийн. Тэр үнний хувьд л да. Юу нөгөө бүх нийтийн 4 жилийн боловсрол гэдэг нь ороогүй, тим системд ороогүй байсан учраас элстийн төлөвлөгөөг цөөн хүүхдэр нэг ангиар бодож сум сумд өгдөг ийм нэг тухайн үеийн төлөвлөгөө байж л дээ. Тэгэхээр тэр төлөвлөгөөний 20-30 хүүхдийг гүйцээх гэж нэлээд сумын захиргаа, багийн захиргаа, сургуулийн захирал багш нарын нэлээд хууль алдсан ажил байсан юм да. Тэрийн голын ард эрчмийн уунаас цаахан, сангийн далайхаас доохон тэнд манайх зусч байсан тэгшин манайд нэг мөртөө ногоон сатин дээлтэй сарвчмалгайтай шар дурдан бүстэй одоо багд их содон санагддаг. Хүн ирээд автаа яриад байснаа. За явъя гэсэн. Өмнө суугаад яв гэсэн. Би тэгээ суугаад сургууль хөвдөд орж байгаа юм тэрэлдэ. Тэгээ манай угаас юусэн би л орж байгаа байхгүй юу? Дөрөв төгссөн 4 жилийн сургууль суусан тэгэл гүйцээ. Баян улсууч хийх ажил ихтэй. Ядууфтар нь ажил багтаа байд юм бод. Тэгээ би орчихсон. Тэгээ аз улсан байна. Одоо бол гүйц сургуульд ордог хаа тэр үед баригдаж сургуульд ордог байж тээ. Нэг хотлоо ярьдаг өвгөн гараад ирж гэж бодож магадгүй. Ганц нэг хүн мэдж байгаа үед тэр нь яривал Монголын хуулийг 1921 оноос 1980 он хүртэл хуулийг бүгдийг нэмгэлэн зохицуулж системжилсэн бүрэн эмгэгтэл гарах онол арга зүйн үндсийг боловсруулж батлуулсан. 8 бот гаргасан. Ер нь бол 1970 оны эцэс 80-ад 90 он хүртэлх бүх хуулийг хууль зүйн сайд байсан чинь хувь биш байсан чинь надаар бүгдийг редакторлуулсан юм байна. Энэ их хурлын хандахгүй. Их орон таныхаа ирээдүйн таалалд нийцүүлж саад татал чамайг тунгалан бичин би. Чимэд гэдэг хүнтэй ярина гэхэд бол миний хувьд бол бас тийм ч амар даваа гэж санагдсан. Ягаад гэвэл та бол хоёр талдаа ихтэй утгах шиг хүн. Тэгэхээр эсвэл эхлээд гар хэсэг нь эсвэл тарих хэсэг нь гэж бодож яахан аимсарч байлаа. Тэгээ хоёр талтай ирцээ чи яг өнжөөлийн хөхөлөө байгаад би хотгийг номруулна л да. Тэгэхээр айлтгүй зүгээр. Таныг тусгаар тогтнолын талаар ярилцах их дуртай гэж олон сонсч байсан энэ тухай. Гүй би энэ талаар юу гайх вэ? Ерөөсөө үндсэн хуулийн эрх зүйн чинь 1 номын зарчим нь улсынхаа бүрэн эрх тусгай тогтнолыг л томхилдог юм. Тэгээд 35 өсгийн ярихын тулд ааг ярьдаг шиг үндсэн хуулийн эрх зүй ярихын тулд тусгай тогтнол түүний эдийн засаг улс төр нийгэм оюуны үндсийг ярьдаг байхгүй юу? Монгол улсын үндсэн хууль хаан хуулийг их барьсан буюу эрхшээсэн хүний нэг нь та.
бус орнуудыг ажиж байхад Америк лэхэд Жефферсоны үеийн үндсэн хуультайгаа л байж явах юм. Манайхан байн байл үндсэн хууль руугаа дайрч харагдах юм. Засан, залан, засварлан л гэж байх юм. Зарим ч ярьдаг юм гэсэн. Одоо сүүлийн үеийн ер нь тэр үндсэн хууль чимэд хоёрыг янзалчвал хөгжил цаашаа шулуух явчих юм ярих гэдэг шүү дээ. Оногдсон ажлыг л хийсэн, сайн ихийг оролдсон, хүмүүс хүлээж авсан, хүлэн зөвшөөрсөн ямар нэг хэмжээний одоо эргэж хармаа юмнууд бий. Цаг нь болсон болоогүй гэдэг тэр маргадаг. Хэрв засан сайжруулаагүй л алуун нөгөө хэлэхэд шинжлэх ухааны үндэстэй бүхэлд нь цогц байдлаар хандж хийхгүй бол эндээс нэг өгүүлбэр авч өөр нэг өгүүлбэр хийгээл явах юм бол энэ хууль сэг болно. Тийм юм дуулдаж их юм биш. Одоо бол үндсэн хуулийг тогтвортой байлгахын төлөө улс гүрүүд ажилладаг. Энэ бол миний санаа биш. Өнөөдөр нэг янз маргааш нэг янз болоод байх юм бол улс ард түмэн төр чинь нэг хямрал гэж юм давтагдаад сэтгэл санаа гэр орон ажил хэрэг ахуй амьдрал алс ихтэйг өгдөл бож гэнэ шүү дээ. Тийм учраас хуулийн тогтвортой байвал ядад нэг 5 10 жил 20 жил 30 жил бодоод нэг газар нэг амбар барьсан чи миний юм гэж байх. Гадны нэг хүнтэй 20 жилийн хугацаатай 15 жилийн хугацаатай гэрээ явуулахад манай хууль өөрчлөгдөхгүйгээр байж гэж бодож байна. Энэ тогтвортой амьдралын үндсчил одоо хууль тусгай тогтнол чамайг тунгалан бичин бий. Үндсэн хууль тусгай тогтнолыг тунхагсан хууль шүү дээ. Тусгай тогтнол бол Монголын одоо хүн амын иргэдийн язгуур эрх шиг. Тэр язгуур эрх шиг байхгүй байна гээл үндсэн хууль байхгүй байна гэж яриад байдаг. Баягаар энэ байхгүй юу? Бидний язгуур эрх шиг гэдэг бол тусгаар бүрэн эрхтэй оршиж их орондоо эзэн суун жаргах явдалмаа. Тэгэхээр би зүгээр энд ганцх юм хэлье. Монголын 4 удаагийн хуулиас гадны хүний гар хүрээгүй нийтлэгдсэн хууль бол Монголын үндсэн хууль. Үндсэн хуулийг цэц хамгаалдаг гэж. Үгүй гэж. Үндсэн хуулийг бол юуны өмнө улсын их хурл сахин хамгаалж, үлгэжшээ биелүүлж, болохгүй болох юм уу? Түүгээр хоёоос усаар давтлах юм бол хүү хай болохгүй байлаа чи зөв ажил гэж шаардаж байх хэвээр өөрийн бүр хэрэгтэн заасан байна. Хэрэгж хамгаалах, сахиж хамгаалах гэдэг оюулын янзын хамгаалт байдгийг. Тэгэхээр энэ хоёр хамгаалтын хооронд төөрөөд байна. Цэцүүл эцсийн тэр зөрчсөн тохиолдолд зөрчлийг таслан зогсоож хэрэгж хамгаалаад хуучин хэвэнд нь оруулж байх ийм үүрэгтэй. Өдөр тутмын амьдралд одоо хамгаалж хэрэгжүүлдэг газар бол улсын их хурлаа. Гэтэл улсын их хурл маань хуулиа өөрчлөн дахиад санал аваад ингээ бодлуулад байгаа явдал бол манай соёлын хэр хэмжээг л харуулдаг. Та эргээд энэ үндсэн хуулиа ч юм харахад би нэг энэ хэсэг дээр нь л өөрийнхөө зүтгээд ч болсон хамаагүй гараад аваад үлдэх байсан юм а гэсэн зүйл одоо байдгүй. Байдаг. Жишээлбэл ерөнхийлөгч хоёр шатны сонгуул гэж. Тэн дотор яасан миний үгүй. Би тэр ингээд ач тач үзээ тэнцээд ингээд нэг ард түмнээ сонгон нэг байлна гэдэг ингээд ямар ч гэсэн хоёр шаттай гэдгийг авч үлдсэн хүн би. Хоёр шат нь бол яг миний бодсон хэмжээнд хүрээгүй. Хоёр хүнийг оруулах хэмжээнд хүрээгүй. Уг нь бол төлөөлөл сонгогчдын системийг ашиглая гэж хэлсэн. Тэгээ яг одоо нэг ч гайгүй нэг бас Монголын онцлогтой нэг юм систем байж лээ. Нэг ч гай дэрсэн ч юм алга. Тэгтэл бас хуулийн мэргэжлийн хуулиас л явдалтай л дээ. Арай нэг өөр юм өгчих хэвээр. Тэгэхээр энийг яагаад гэсэн гэхээр энэ чинь ингээд намуу тэнцчихэд цөмөрөө сонгохгүй тэнцчихэд шууд тэгээ ерөнхийлөгч очирвол буюу үндсэн хуулийн хэмжээний даргын дээр зөвлөгөө хийгээд энэ одоогийн баримтыг шийдсэн. Би ийм заваа юмд оролцохгүй гэж хэлсэн протокол байж байгаа. Нэг тийм би. Хоёрдугаарт энэ засгийн газрын гишүүн их хурлын гишүүн байна гэдэг дээр би ялсан. Дараа нь бол Шашраа ерөнхий сайдын үед юуны засгийн газрын хуулинд хийчихсэн. Тэр хуулийг анх хийсний устгаад би дараагийн
хуулийг 2-3 сар сууж хийсэн юм. Аршин гамнууд дээр. Тэгээ энэ чинь ийм байж болохгүй гэж би төв хорон дээр 6 цаг ярьсан. Тэгээд дийлээгүй 3 хүнээр 3-1 гэдэг юм оруулчихсан. Одоо ингээд тэр халдвар чинь байгаа л шүү дээ. Тэгж байна. Гэхдээ ер нь хүн энгийн юмыг ойлгож юмаар. Нэг хүн хоёр ажлыг халтууруулсан дээрөө. Нэг хүн нэг ажлыг сайн хийсэн дээрөө. Өөрөөгөө хянсан дээрөө, хүнээр хянуулсан дээрөө. Өвөг дээдс минь ясаад орон ивсэн. Малчин төгрөг. Өндөр их оронд минь санаархаас заяа дутна гэсэн байна. Алуурчин доллар, ажлын мал yen, архичин өрөвбөл, аюултай юан. Тэр цаадуулт чинь хэлж шүү тэр өнгөлзээд байгаа шүү дээ. Энэ манай Монгол орны нэг онцлог байна. За. 70 жил гэдэг юм уу? Одоо 70-80 жил яг хуйлгүй явчихсан. Намын шийдвэр, их үг дурлалын шийдвэр, намын төв орооны шийдвэр, Намын шийдвэр хуулийг орлоод явсан. намын даргын даалгавар. Энэ бүгдийг л хууль шиг биелүүлдэг. Тэр бол яг нэг талдаа бас хөвшлийн хувьд хэрэгтэй зүйл байж болох юм. Тэгээ болохгүй бол даргаа яах вэ гэж асуудаг. Даргаас сууж болъё гэд хүн болгоо ингээд тоормсолдог. Ийм олон жил засууж хууль гараад за чи энэ хуулиар даргалуулад өөрөө бие даагаад өөрөө орон нутгаас сумаа аймгаа удирдаад хөгжүүлээд байж байгээд орчихтаа зэрэг дээр дарга санагдаад. Дарга харж өвсөсөр байтал хууль нь одоо эзэнгүй орчихдаг ийм юмд орчод. Энэ хуучин хэв байдал манай улсад одоо маш их саад болж гэж л би нэг ухаархаа хитаад байна. Таны эзэмшсэн мэрэгчлэлт нь бол их хатуу чанд байхыг шаарддаг ийм мэрэгшил. Тэгэхээр та амьдрал дээрээ их хатуу хүн үү, хатуу хөхтэй. Хүнийхээ хувьд ер нь та хатуу хүн үү? За би өөрөө ойлгохдоо маш зөөлөн хүн гэж ойлгодог өөрийг. Гадна хүн бол ойлгохдоо маш хатуу хүн гэж ойлгодог. Энэ чинь юу гэвэл гаднаа хатуу дотроо зөөлөн бай гэсэн. Төр ёсны нэгэн сургаал юу? Өндөгний минхээ өөрчлөгдөшгүй. Хурууны минхээ хувиршгүй. Алганы минхээ арилшгүй. Минийхээ минийх. Тэгэл болоо. Тэрнээс биш гаднаа нэлгэнаа дотроо хүйтэн санаа агуулаад утганы эрдэл тэгээд их юм бол тэр чинь бол жинхэнэ хатуу хүн чинь тэр дээ. Хүн хоёр янзаар ханддаг. Өөдөө зөвхөн юм сурдаг хүнийг бол их л хатуу шаарддаг. Ажлын загнаа. Яагаад нэмэргүй өршөөчгүй очооч хүнийг бол загнах хэрэг байхгүй. Тэгсгээд аяын олоод тэгээд Явуулчихна. Явууч өөрөө явна шүү дээ. Өөрөө явуулахад хүнийг явуулаад яах вэ? Үл ухаархын зандраа бас улам таныг болгоно гэдэг. Тий. Чимдга хүн байх, хуульч байх хоёрын аль нь хэцүү гэж та боддtiin бэ? Би тэгэхээр бас л философт шүү дээ. Аль нь хэцүү ажил байна. За энэ хоёул хэцүү л дээ. Хүний амьдрал өөрөө хууль байхгүй юу? Нэг нь хэцүү гэд нэрлэж байгаа юм. Хууль гэдэг бол батлыг хэлж байгаа юм. Хэцүү гэдэг нь байх ёстой жамыг хэлж байгаа юм. Хуульч хүн бол жинхэнэ хүн байх ёстой. За да ингээгүүр илүү сайхан сэтгэлтэй, хүнлэг чанартай, шударга, төвчээртэй. Энэ дотор төвчээртэй нь одоо их маш их хэцүү өгөөд гол шалгуур гэж болно. Төвчээр алдах юм бол хуулийг зөрчих, тань тал харах, хуулийг нугалах явдал гардаг. Хуулийг барьж байгаа хүн бол хүн шиг л байх хэрэгтэй болно. Монгол тулхтны 100 эрхэм. Одоо орчин үеийн энэ төрийн хүний ёсчуудын талаар, төрийн албан хаагчдын талаар та ямар бодолтой авдаг вэ? Ер нь бол төрийн хүн гэдэг бол иргэн гэсэн үг. Бүхнийг иргэний үүднээс авч ирсэн.
Гэтэл манайд бол төрийн асуудлыг намын үүднээс авчирсээд нам олон янз болох зэрэг баруун тишээ зүүн тишээ хойшоо урагшаа өнөөдөр нэг янз маргааш нэг янз хин нэнийг өгсөн ийм байдалд орчход байна л да. Төрийн хүний асуудал голч юу сургаал биелдэ Чингис үе ховдог шонхой харгас хайтангар тойлгон үхэнц мэдлэггүй хөгшин боловч тэнхээтэйг нь үлдээж болно гэсэн байдгийг би өөрийгөө хамгаалж шít. Хуулийн дээр бичээтэй байгаа учраас би бардам хэлж байна л да. Тэгэхээр нөгөө талаас бол мөнгөнд харам, хуулинд нарийн цэргийн эрдэм гарамгаа ийм байх хэрэгтэй. Төрийн харам. Их засаг хуульд ингэж үтсэн байна, тэгж тэмдэглэсэн байна, их засаг хууль хэлэхтэй гэж. Тэгэхээр их засаг хууль гэж үнэхээр бодтой бидний гарт тэр ирсэн зүйл байгаа юм уу? Энэ юу н хэрхэн болж яригдж байгаа яриа юм болоо? Байсан гэдэг нь нотлогдсон зүйл. Тэгэхээр засаг хууль гэж байсан засаг хуулиа болд самбар дээр бичиж хадгалж, ордонд хадгалж ашиглаж байсан. Монголын эзэмшлийн нутгуудад хувилж өргүүлж байсан. Ерөнхийдөө зах үүргийг цагаатаа даалгасан. Энэ уус тавчаа Чингисийн сургаалуудад байдаг. Гэтэл энэ хууль хэдэн зүйлтэй ямар хууль байж вэ гэхдээ зэрэг яг энэгээд бариад авах анх дахь их сурвалж нь одоо хүртэл олдоогүй. Зүгээр хүмүүсүүд энэ даршид эдний судрын чуулган ч юм уу бусад олон хүний бичсэн тэмдэглэсэн тэмдэглэл дотроос их засаг хууль гэж нэг иймэрхүү хууль байсан юм аа гэдгийг төрүүлсэн тэмдэглэлүүдийг тэр дотор уран зохиол энэ ч юм би улс төр энэ ч юм би цэрэг дайн энэ ч юм би өртөө улаан энэ ч юм би ингэж түүж ихсаасаар байгаад сүүлдээ өөр шүлэг зохиолч болсон. 250 гаруй зүйл болсон сууж байгаа л да одоо. Тэгээ манайх юм нэг зүй усаар баяжуулж шít. Сэлбсээр байгаад л. Өнөө нэг Тайлангар нас ороод хожир болонгоос чөтгөр болоод гарсан гинэ гэдэг шиг ингээд дамжуулаад явдаг. Юу ч биш болгож байгаа. Тэгээ энэгээр зэрэг зол хамгаалсан улсууд байна. Байсал гэдэг уус энэ мэн гэж харуулах юм байхгүй. Оросынхан бол 36 зүйл тэмдэглэсэн бий. Тэгээ 36 зүйлийн 18 нь хорих ялтай байсан, алах ялтай байсан, цаа зарах ялтай байсан гэж бичсэн юм бий. Чингис хайргас гэж үзүүлэх гэдэг баггүй. Тэр нь бол ямар ч тэгэхээр жишээл үнсэн чэвэл усан одоо агараагаа болч гэдэг юм уу? Сүүл усаавал тус усаавал гэдэг юм уу? Цаазна гэдэг байна. Цаазна гэдэг нь бол одоо хоригл нэг сутгатай байжээ гэж дайлж байгаа юм л да. Энэ мэтийн андуурл нэрэн дагуулсан хоёрхан тангарахтай бусдын нэг жаа. Хулгай хийхгүй хүн матахгүй. Тал нутгаа хамгаас илүү хайрлах ховордсон сэтгэлийг надад өг. Хүсэл мөрөөдлөө хүндэтгэж үзэл бодлоо тунхаглаж хүний араар нуугдаагүй хүүдгэнэж нэрээр алдрыг олоогүй хүн байхын гайхамшигыг мэдрүүлсэн хүч чадлаа надад өг. Хүн шийтгэн гэж. Ер нь шийтгэх бол онц биш л дээ. Гэмтэр гэж бол үгүй. Гэмтэрэг бол ял шийтгэх нь зайлшгүй. Тэгтээ хатуу чангадан биш гэдэг. Чангадан биш, зайлшгүйтэй байдаг. Тэрийг л олох хэрэгтэй. Би бол таны хүнийдээ хуулийн талаар мэдлэг муутай. Гэхдээ би бодохдоо хууль их энгийн баймар юм шиг. Тэр хуулийн дотор ухаандаа багштайгаан эсэргүүцсэн их цаазын төртөл юм байгаа шүү дээ. Багшигаан эсэргүүцсэн хүүхдийг зунжин аргал түүлэг. Энэ над бол энгийн мөртлөө хамгийн наадлын хэрэгж их залчиг санагддаг байхгүй юу? Үгүй ийм энгийн байвал хуульмаар бүдүүлэг болчихоо. Тэгэхээр юу л да? Биеийн дарангуул хэрэгэлсэн хуулийг бол энэ орчин цагт хэрэгэлдэг. Зөвшөөрөхгүй байгаа. Тий. Сэтгэхүйн талаас нь хумсрлуулах талаас нь нийгмийн нөлөөлийн талаас нь авч үзэн л дээ. Тэгэхээр ухаандаа шашны хуучин цагийн гэлэнгийн сахилгын дөрмөнд хүртэл байдаг зүйл үл юу гэхлээр зэрэг одоо лам хургийн ясыг идэх юм бол сүмийг 100 тойруулж мөргүүл гэсэн шийтгэл байдаг байхгүй. Тийм биеэр идлүүлэх юм бол юу гэдэг нь зоох юм бол зөөлдөг л дээ. Бие зоохоос гадна тэр чи бодох хугацаа өгч байгаа юм шүү. Ухаах хугацаа биш үү? Одоо бол
бас нэг дэлхийн ёсонд нийцэх гэдэг юм ба шүү дээ. Дэлхийтэй хөл нийлэх гэж. Энэ нь бол ийм хууль бол нэг орных. Эрх зүй бол дэлхийн хэмжээний. Дэлхийн нийтийн. Тэгэхээр дэлхийн нийтийн эрх зүйн хөгжлийн төвшөнд авчиж үзээд Монгол таарах нь юу вэ гэдгийг өөрийнхөө амьдралаас үзээд өөрийнхөө амьдралаар хууль боловсруулад дэлхийн төвшөнд шалгаж үзээд ингээ гаргавал гаднаа одоо чөөмжилгөө дотроо хийгүүл болох хэвээр. Дэлхийтэй хөл нийлүүлэхээс гадна толгой нийлмээр юм да ер нь явж. Би өөрөө ч нэг савсаг асуулт асууя. 1942 оны байна уу 43 оны байна уу хуулийн дэрүүгэн хуулинд ёс усаар одоо хурцлын ажлыг малтай юм аливаа нэг юмтай үйлдсэн хүнийг эсэг малын тоонд оруулж бүртгэдэг ийм хатуу хууль байлаа. Тэгээ энэ бол 50-аад онд байна уу 60-аад оноор одоо дэрүүгэн хуулиас хассан. Чи тэжээвэр амьтад хүртэл иргэний үнэмлэхтэй байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн. Тэр гадаадад иргэний үнэмлэх тэжээвэр амьтад өгөөд эхэлчихэж. Гогоо савсагч юу байхад энэ төрийн тухайн үеийн төрийн Миний асуулт савсаг байгаа байхгүй юу? Явдлан савсаг. тухайн үеийн төрийн баримтлагт байсан зүйл дээ. Тий. Тэрний гол санаа нь бол нэг 40 оны хувьсгалт намын програм дотор империализм ба феодализмын үлдэгдлийг үндсээр нь устгах гэсэн зорилт байсан. Тэр үндсэн хуулийн бас зорилт бол тодорхой байсан. Тэрнийг дагаад эрүүгийн хууль 42 онд шинжилэгдсэн. Тэр дотор феодалын ёсны хуучин уламжлалыг устгах журмын тухай хэдэн гэмт хэрэг байсан байхгүй юу? За одоо эрийг имлэх олон ихнэр авах малтай явуулдах гэх мэт. Тэгээ малтай явуулдах юм бол ямар малтай явуулдсан тэр явуулдсан эрхтэй хүнийг бол эцэг малаа даансанд нь оруулж алав татвар ногдуулж малын пайд зүүдэг. Майд зүгс байд оногдуулдаг. Татвар хаадаг. Тийм байсан. Эцэг малын өмнөх гэж би нэг өмнөх олж хадгалсан л да. Нэг буурны өмнөх. Хамт тийм өмнөх болгоогүй байгаа дээ чи арай. Надад өгөөгүй Буруу ойлгож байгаа. авсан байхгүй юу? Би олж авч цуглуулсан байхгүй юу? За. Тэгээд одоо тим юм дээр л нэрийн тавиад бичээд өгчихдөг байх таа гэж энийг төрчөөл. Яхан буруугүй хуульд ёс буссаар хандсан гэхүү. Эрх зүйн соёлын хэмжээ дутсантай холбоотойгоор авч үзэхээс арга байхгүй. Зөөвдөхийн арга байхгүй. Буруу шаагаад уулзлаа гэхлээр яач вэ гэдгийг хэлэх ёстой. Тэр нь бол миний яриад байгаа дэлхийн төвшөнд авч үздэг эрх зүйн соёлын чинь дутсантай холбоотой. Монгол тулхтны 100 эрхэм. Эрийн сонгоо дулгоо хойсоож ирнэ. Эрийн сонгоо арамгаатаа дүнгийн эрийн сонгоо та юу бодоод байгаа юм тэгс. Таны бодож байгааг л бодож ирсэн чи пөөх яана гэсэн. Шилдэг байх юм бод. Би танаас та хэрвээ хуульч болоогүй байсан бол өөр ямар мэрэгчлийг сонгох байсан бол? Гэхдээ би энэ хуульч сэтгүүлж болох гэж зорьсон хүн. Сэтгүүлч болох байсан л та. Ягаад гэвэл би төвийн хэвлэлүүдийн орон тооны биш сурвалжлагч гэдэг ажлыг өдөө багаас сумаас аймгаас хийж ирсэн. Бас ч болоогүй Монцомогийн дарга Эрдэнэгээс алтан үсгийн үнэмлэг авч байлаа. Оо за. Радио найруул бичиж басаа шалгаарч чаглал авч байлаа. Намын үнэн хуулагчийн дэвтэргээд тэрний сурвалжлагч байлаа. Тэрийгээ дөшиглэж илтгэл номонд орж мэрэгжлийн сэтгүүлч болох авьяастай хүмүүсүүд дундаас нь төрж гарлаа гэж энэ санэрч илтгэлд орж тэрийн үед алимдуулж их сургуульд сэтгүүлийн ангид ирсэн хүн. Хожуу ирсэн ижил дуусчихсан. Тэгээ дуусч гисэн ороод шалгалтанд тэнцмэр болсон. Тэгтэл улаан 6 юу гэдэг л энэ 4 орон тоонд 6 хүн болчиход өдөөнөөс ирсэн хүн танихгүй учраас би хасагдаж чи нэгэнт ирсэн байх чи багийн дарга байсан хүн хуулийн ангид орох гэсэн. Тэг яа гэсэн. Зүгээр усалтай биш. Авгааны үр харж чадахгүй шүү дээ. Ажил байхгүй тэр чинь. Шүлэг үчи загнуул явлаа. Буруу юм бичиж. Захиа хэр сайхан бичдэг вэ? Яг тэгж асуух гэж байлаа. Захиа юу? Гэхдээ алтан үсгтээ нэг захиа бичих чинь л наашлан шүү дээ.
Тэгээд их Бас олон хүн гуйж надаар захиа үжүүлж суудаад. Хэр олныг наашруулж явж Сайхан энэ баг хүн одоо настай хүнтэй ийм ярьж болохгүй. Яг уу таны би нас бага хэдий ч Монголын ард түмэнд таныг үзэж сонсож Би байгаа. ард түмэндээ настай хүн шиг байхгүй болохгүй. тэр сайхан. Залуу байх чи үзүүлээд өгнө шүү дээ. Хайр. Энэ мө зүрхийг зүсээр бод одоо миний зүрх модцсон шүү дээ. Гайгүй тийм байхгүй. Хай сэтгэлдээ ярьдаг үе байна. За. Өдөр хоолгүй сүн ойргүй боддог үе байна. Хайрын тухай. Тий. Одоо том болсон ус бол одоо би хэлдэг. Эхнэр өхөр хоёрын хооронд бол хайраас хүндэл жилждэг. Агуу эр хүний цаана агуу эмэгтэй хүн байдгаа гэж хүмүүс олонтоо ярьдгаа. Тэгэхээр та гэр бүлийнхаа талаар танилцуулаач. Таны гэргийн ямар хүн байдаг вэ? Манай гэрийг битэр нэг нутгийн. Тэгээ хоёул орон сургууль явж танилцсан. Та хоёр Япон цуг явлаа гэд байна. Битэр ядуу юм болохоор мөрөнгийн хонхор цуг явж исэн байхгүй. Манай гэрийг авч явдаг хүн манай хэрэл байгаа. Авгаа бол үүрэндээ байгаа өмдгөө дарсан шүү. Би бол гацаа нисэж ангахайдан атга чимх юм орж амруу хийж өгдөг. Хэдэн төгрөгс уулуулж явдаг гэсэн юм үү? Нэрлэхэд байх юм байхгүй шүү. Тэгэл мөнгө авч өгчөөл. Тэгэл миний өөр болчиход байх шүү. Гэхдээ манай авгаа бол надад зэрэгсэн ажиллаж байсан. Тэр үед би багш байхдаа бас хүүхдээ хүмүүжүүлдэг. 2 хүүхдээ үүрээд багшийн нэ зогсдог кафедр гэж ярьдаг. Багшийн одоо юу гэх юм бэ тэр шүү дээ. Эндрийн тэр нүхэнд 2 хүүхдээ ээж хөлөөрөө авчгаа хичээлээ дагаад гараа явж исэн. Эсвэл лаврантаа өгчээд гараа явж исэн. Энэ манай том охин бол тэр мэднэ. Бидний дундаас 7 хүүхд төрсөн. 8 ч байх учраа. Тэгээ одоо нэг 3 үлдээд юм. Зовлон зовлон гэдэг шиг бас юм үзсэн. Эхнэрийгээ тижээж байна гэж бодох үедээ илүү их өөрөөсөө таашаал авдаг юм болов нэг болвол яадаг юм бол Ерөөс амьдралдаа хангалуун байх болцоог ер хүн л хангаж өгөх ёстой. Энэ бол миний одоо хууч хэсэг үзэл. Дорны гүн ухаантнууд хэлэхдээ бол өрөөлийг таних чармаахаас илүү өөрийгөө таних хэцүү гэж. Та бол өөрийгөө дотгошон их чимээсэн, өөрийгөө их таньдаг хүн, мэддэг хүн гэж би боддог. Ингээ бодоход та хэр зэрэг бие тоосон хүн бэ? Бие тоосон биш, бие даасан хүн байгаамаа. Жохон тийм өнөгтэй мэрх гэдэг л да. Аавс мал туох гэж яваад гисэн. Бээж тэгээд үттэйгээ гуруулаа. Ээжийн бие муудаад. Тэгээд их мууцал да. Төрөгийн өндөрлөл болоод. Тэгээд үеэлах, маавын үеэлахынд намаа оруулсан. Ээж чинь муудлаа. Айларж унтгал. Тэгсэн өглөө нар тусахын үед намайг тогтож ял да. Хөөе. Чимээд ээж чинь өгцөн гэд. тэр чи 4 настай. 4 наснаас өнгөрөө 5 очсон хаваа. Тэгээ гараад харж байгаа. Тэгсэн чинь манай тэр өндөр уутай газар ч тавлын завсраад нэг өхөр тэргийн чарга очсон манай ээж очиж явж харж ирсэн баг. Тэгэж би ээжтэйгээ учирсан салсан цагаас хойш их гэдэг хүний тийм халуун сэтгэлийг сайн мэдрэхгүй гэсэн гэж хэлж байна. Яагаад энэ ч үсэг бол бие даагаар өссөн. Өөхтэй махны өмчлөгч болон өнчин хүний ноён олон гэдэг шиг. Ижийг минь төрөх гэж ойлгоход 100 цэцгийн дэлбээ тасарсан ч намайг төрөж чарлахад 1000 цэцэг цомрлогоон дэлгсэн. Намайг төрлөө гэж дэлхийн нэмэгдээгүйч би яахын аргагүй нэмэгдэх хүн. Би газар тэнгэрийн хүү дуртгал маргааш хоёрын хэлхээ дуу нулимс хоёрын голтрэг хоёр туйлыг холбосон уртраг төрхөхийн дундах байдгал гэрэл сүдрийн зогс. Хүн дагаж гүйдэггүй. Хүнийг үл тоож хайдаггүй.
Хүний хэлж байгааг сонсоод авч байгаагүй нь мэдэгддэг. Дотор ухаанаараа шингээдэг. Өндөгний минхээ өөрчлөгдөшгүй. Хурууны минхээ хувиршгүй. Алганы минхээ арилшгүй. Минийхээ минийх. Тэгэл болоо. Өөрийнхөө хийсэн дүгнэлтэн дээр үнсэлж саналаа илэрхийлдэг, бичдэг, хэлдэг, зөрдөг. Нүүрэндэн галбадарсан Монгол эцгийн хэмэр дээр нүнжигэндэн нар гэрэлдсэн Монгол эхийн сэтгэл дээр нүүдлийн өргөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр нүүбийн шилтгэнд заларсан Монгол улсын далбаан дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Монголын телевиз солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ. Та нарын газраа харал да. Газар улсын онцгой өмч. Гэтэл газрын өмчийг одоо өнөөдөр хэн мэдэж байна? Засгийн газар байхгүй. Яам байхгүй. Агентлаг байхгүй. Аймаг байхгүй. Сумын дараа нарт өгсөн. Монголын радио хятад мэдлэгэд би үхнэ. Одоо манайхан болоод байна л гэж бодчих. Сумын дараа газаргууд авчлаа. Болж байна. Тэр газрын чинь цаана хэн байна? Хэн авч байна? Хэн авж байна? Эний мас талавчин дор, халахвчин дор хэн эдэлж байна? Одоо ингээд бэлчээр газрыг хувьчлахгүйгээд үндсэн хуульд байж байна. Гэтэл бэлчээр нь хаа байгаа юм? Бэлчээрийн газар гээд ингээд хуваарлаад хил татаад багийн засаг дарах зургийг хүлээл гэж өгөө тамга дараад хадгалуулт юм хаа байна? Миний хэлдэг юм бол хийдгээ сайн хий. Айх юм байдгүй танд? Байхгүй. Гэхдээ сүүнөрөө явбал айн шүү. Нохоо. Би лагер дээр ганцаараа хэд хоног гэж үзсэн чинь хатаагаас эвгүй байдаг шүү. Тэ. Чиний хэлсэн бүхнийг бурхангүй бид бүгдийг нь биелүүлдэг. Чамд хэлэх нэг зөвлөгөө байна. Чи битгий хуцаа. Гэдэг. Нэг ингээд миний л үзлүүд л юм да. Тэртээ дургу намайг харахад надад дургу хүмүүс үүд юм. Нөгөө солиод тэнэгч гарч байна. Нөгөө солиод тэнэг гэснээс нэрээ та хүмүүс таныг тэгэд хэлээд идийг мэддэм юм шүү дээ. Тэгээд та тэр үед ямар бодолтой байж идэг юу бодоод байж? Оо тэгээ тоодгүй шүү дээ. Тэр чинь солиод тэнэг л хийж идэг. Тэгээ нэг агаар хуваалцаал явж л байгаа шүү дээ. Би тэр амьсгалж байгаа агаарыг нь булаагаагүй шүү дээ. Би хоолыг нь булаагаагүй. Чамд хэлэх нэг зөвлөгөө байна. Чи битгий хуцаа. Тэгэхээр та залуу хүнийг хэрэг дэмждэг хүн бэ? Залуучуудыг хэрэг хөхүүлэнд залуу хүнд итгэдэг хүн үү? Би нэг жоохон тийм юу гэж хэлмээр юм. Хөгшүүлтэй таардгүй баг. Сэтгэлгээний хувьд. Тэгэхээр таадаг нэг үе бай таарах нь тэрийг та өөрөө таах уу? Тэгэхээр яагаад би бас тэгж мэдрээд таныг уулна хайрын тухай бас нэг үг надтай хуваалцчих болов гэж бодсон үг нь бол чи зохиосон дуу бүхэнд нэжгээд хайр гэсэн үг болох ёстой гэж чанга дуугаар хэлсэн. Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна. Зөв хүний хайрын тухай бол бид залуу насны хайр гэж одоо замбраагүй шүү дээ. за Одоо уран зохиолын ном уншаал тэгэл ер нь зүүдлэл явчих шүү дээ. Нэр хайрцаг гэж залуу насны тэр ах юм биш үү? Залуу насны сэтгэлийн ахыг л хайр гэдэг баг шүү. тийм. Тэр огчныг балгахчихлаа тэгээ дуусчих юм биш үү? Тэгээ сааталт нь хүндэтгэл бол хувирдаг юм биш үү? Тэгээ шар тайлах юм ирвэл харин хэцүүдэндэгөө салаад явж штэ. Яс. Монгол тулхтны 100 эрхэм. Багш байхад ер нь одоо сайн багш бай гэвэл цаг ерөөсөн байдгүй. Хүн математикийн багш, физикийн багш ямар байдгийг томьёо бичиж яриад байдгийг тэр нь гайгүй болов уу гэж боддог. Гэхдээ хүнд ажил да. Хуулийн багш гэдэг бол тэн дундаа миний заадаг тэр
960 хэдэн мянган тогтоол дунд иргэдэж байдаг хичээл бол бүтэн сайд эргээч юм лав байдаг. Одод газрын бичээч би орондоо ороод биш ахаад яач. Одод газрын бичээч би орондоо хэвтээд хүлээзэн нь онгодын бичээчээр үлдэх үү? Онго тэнгэрийн бөө болох уу? Амьдрал бол тэмцэл. Хүмүүс бидэнд нийгмийн хүн талаасаа бид хууль дүрмийг чанд баримтлах хэрэгтэй гэдэг юм. Хэрвээ тэр хууль дүрмийг мөрдөхгүй болвол түүндээ тохирсон ял шийтгэлийг бид нар хүлээдэг. Тэгвэл хуульчлахын аргагүй байгалийн хууль гэж бас бидэнд байдаг хүнийхээ хувьд. Тэгэхээр энэ хуулийг зөрчхөөр яадаг юм бол ер нь тэр байгалийн хууль гэдэг зүйлийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Нэг гар зангидч барьж юм хийлгэхгүй бол бүтэхгүй. Байгалийн хууль чинь бол төрийн хууль болж хувирах тал бий л дээ. Жишээлбэл Ер нь бол сайн хууль хийнэг бол байгалийн хуулийг дагуулж хийх ёстой байхгүй юу? Энэ одоо 2 сая гаруй 3 сая хүнийг Москва хотын нэг дүүрэг шиг, Бээжин хотын нэг дүүрэг шиг ийм улсыг баян затгалан тарган цаахан сая 500 мянган квадрат километрт нь амьдруулж чадахгүй. Кадафиг авчираад ёстой удирдуудмаар санагддаг байхгүй. тэгэхээр та Монголд сайн удирдахч өгүүлэгдэд байна гэж хэлж байна уу? Тий. Монголчуудыг бол удирдах л явна. Чингис хаан бол ташуурдаж иж барьсан шүү дээ. Тэгэхгүй бол бүгдээрээ ноён зантай хүмүүс шүү дээ монголчууд. Өө энэ юу юм? Би энэс юугаараа дутдаг юм. Энэ нь авч явдаг байхгүй монголчуудыг. Тий. Тэрнээс шүү тэр чинь өчнөө олон найз нөхдөд алж чадчихэж л Чингис хаан ч гарч ирээд. Монголчууд бол тийм удирдахчтай байж иж нэг гарт зангидж юм хийдэг хүмүүс. Үннээр явбал өхөр тэргээр туулай гүйцгийг үзхийн төлөө үр ач зээгэн харж үхтлээ амьд явахын төлөө. Чимд ямар байсан? Улсын тавчаа буучлаа. Очротгой хөрлийн дараа болчлаа. Дэрэгдэн би дэрэг өшөнгөд үнэ хэрэгдээ төрдлөөсөө 2 дахь тушаалд гарч ирсэн. Хүн гэдэг ч одоо өөрийн мэдлгүй эрх мэдэл нь байгаад ингээд ирэхээр эвдэрчдэг зүйл юм биш үү? Энийг хаана яаж хинжих хэвтэй юм? Хоёр мэддэг амар юм байна. Төрсөн үнэн өгөх үнэн. Тэгэхээр над дээр хамаг юм буусан байхгүй юу? Шинэ дарга шин. Тэгэл төрийн зохицууч олон намын дунд явж явахдаа би илдүү хоёроо хэлвэсэл дээ. Ингээд ороо хөвшөөл телевизэрний хэдэл жагсаалын өмнө нэг улс чараад ирсэн чимэд бол алуурчин энийг цааш нь харуулах хэрэгтэй гэж ингэж явах жишээтэй. Гэхдээ та нар ч ингэхгүй. Би ямар ч гэсэн та нарт энэ шин төрийг чинь нэг зөв голдрол оруулах хүлээж өгнө. Ингэж эзэнгүй хийд юм биш. Миний хэлсүүг протоколд байчих их хурлаа. 40 хүрсэн эр дөрөв дарсан хат гэж энэ ямар утгатай вэ? 20 настай бацаанууд өдр юм ярьж байгаа надад их өхөөрдмөр санагдчих шүү дээ. Хөөхөн юм яриад тий. Тэгж л бодогдохыг л хэлдэг байх гэж би бодлоо. 40 нас гэдэг чинь. Бас 50 хүрэхэд бас л 40 настай маань бас гэн санагдах байх л да. Тэгээ ухаар чимтрэх хорвоо гэж дуулаад идэх шүү дээ. Таны бодлоор бүтээл гэж ямар ойлголт юм бэ? Би хэлбэрдлэг биш л гэж ойлгодог шүү дээ бүтээлэг бол. Ямар ч байсан хэлбэрдлэг биш. Зүгээр одоо хүн болгон бүтээлч яхаалгүй л дээ. Тэг бас зүгээр бизнесмен хүн ч гэсэн бас бүтээлч хүн л гэж би ойлгодог. Улс төрч хүнийг ч гэсэн би бас бүтээлч хүн л гэж ойлгодог. Тэр чинь ямар нэгэн бүтээл хийгээд байна. Тэр нь заавал уран байх албагүй шүү дээ. Ерөнхийлөгчийн алан байр унаа тээврийн хэрэгсэл орон байр хадшгүй байна гэсэн уншихгүй юу? Эхнэр нь яах юм гэсэн. Унаа гэдэгт нь орж байгаа маа л гэсэн шүү дээ. Мөн үү? Дуу ер нь хүнд таны тухайд бол одоо дуудуулахад ямар сэтгэл тэр ямар сайхан эвч энерги эсвэл нэг ялахгүй дурсамж өгдөг болоо. Дууд хүний сэтгэлийг зөөлдөг л гэдэг шүү дээ. Сэтгэлийн уянгийг дуугаар илэрхийлнэ. Багтарсан амьсгааны гадагшлахыг дуу гэж хэлнэ гэж зарим хүн ярьдаг. Багтарсан сэтгэлийн амьсгаа гадагшлахыг дуу гэнэ. Ер нь бол дуулдгүй хүнийг хүмүүс надад өнгөдөг. Тийм үү? Тэр авьяасгүй гэж болно. Дуу дуурдгүй хүн гэж бол байхгүй.
Дуу тэгэхээр их цайлган байх нэ. Цайлган хүнийг илжилдэг. Ямар хүн бэ гэдгийг харуулдаг. Сонгосон дуу нь хүртэл Хүний тодорхой. энэ хүн ямар хүн бэ гэдгийг харуулдаг. Улэмжи чоннаро 도도도 응고노 돈마다 돌으시게 우쩍세전테 흐르고 사랑이 지내고 우째도 하나샤고다 웃는고 세상을 올라마라 그러나 또 어떡하면 Тэгээ Монгол дуу бол би бол уртын дуу нэлээд дуулж байсан хөнгөө газар шүү дээ. Тэгээ үзэгчгүй дуулсан дуу илүү сайхан байсан уу? Тэгэлгүй яг чинь ямар нэгэн нөлөө байхгүй. Гадны нөлөөгүй дуулна гэж одоо таанаас асуухдахгүй чөлөөтэй ярихыг хэлээд байгаа шүү дээ. Дуугүй бол амьдрал байхгүй хаа. Миний нэг таньдаг надаас нэлээ ахмад хүн л дээ. Японд ирэхэд нь би орчуулгыг хийж ирсэн. Тэгээ тэр үед би ганц бие байсан. Тэгээ надад ингэж загч ирсэн. За ануу миний дүү уйлдаггүй, уудаггүй ирэх хүнтэй битгий суугаарай гэж. Тэгэхээр тэр нэлээ ортой үг байх нэ. Мэдхгүй. Уухгүй бай гэж боддог хүн юм уу? Нэг бол уух дургүй юм уу? Чаддгүй. Ямар ч гэсэн ихний хэсгийг нь бол хүлээж авч байна. Сүүлийнх нь одоо чаддгүй сураагүй хүн гэж бас байна шүү дээ. Тэгээд яриа гарсан байсгүй. Энэ чимэд одоо арх уухгүй бидний дагаал явдаг. Энэ хамгийн хяналтахаар мэд хөшөөр гэдэг байх гэсэн яриа гараад ирсэн байхгүй. Тэгэхээр энэ болохоо байж байгаа маань гэж би 3 өрөмхийг ерөөсөө ямар нэгэн гойлгогүй татдаг байсан. Тэр 3 өрөмх ууцсан хүн чинь шаарддаг шүү дээ. Тэгээд цаашаа болоосоо дуугаад байхад би 3 өрөмхийг шингээж аваад хардаг тийм. Муу санаа ярим уу? Хашир төний л асуудал шүү дээ. Би хоёрын холгоо хийхгүй хүм матахгүй гэсэн танархтай юм шүү дээ. Чи бичиж байгаа ном бүхэнд жаргал гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн. Жаргал гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна. Амьдрал бол тэмцэл. 50 гарчгод англи хэл үзсэн би санах юм. Тэгж ярьдгийн бас. Байггүй л байхгүй юу та. Дор нь сурсан байгаа юм. Таны ой тогтоомжул байхгүй. Одоо яасан англи хэл? Хүн сурсан гэж худлаа яриад байгаа. Байхгүй. Хэлэх яриад аниганд орчих гээд байгаа юм шиг юу гэж. Тэг ягаад гэвэл чи оюуны хоцрогдол гэдэг чинь бол биологийн настай ердөө хамаа байхгүй. Зүгээр яг тэр тархины одоо юу гэдэг эдисийн үржил өхлөөс үүднээс үзэх юм бол чадал сууж мөхс дөрөвдчих үеийнүүд нь байдаг баг. Байнгын дасгалын судалгаа хийж байгаа хүнд бол Тархины дасгал байнга сурч байгаа байхгүй юу? Таны шүлгээн бичиж авсан монгол хэл маш алгуурхнаар мөхөөд мөххийг нь харж монгол биш хүмүүс маш ихээр баясаад цаашид малын холгойг тогтворжуулах явдал нь энэ чухал болж байна. утгын алдаатай. Тэгээ тэрнүүд бол одоо энэ холгой буурч байгаа явдлыг тогтворжуулах тухай яриад байгаа юм шиг байна өөрөө. Телевизээр ярьж байхдаа энэ аймгийн 20 газар бол нийт хулгайчдыг бэлдэх чухал сургууль болж байна гэж байгаа байхгүй юу? Өгнөд арх хулгайчдыг дагаж муузан сорч байна гэсэн утгатай юм ярих гэдэг юм байна. Их сонин сайн хэлдэг шүү дээ. Энэ Монгол хэлчнийхээ эвдрээд бид ч муу залгамжилдаг байх. Мэддэг хідэн монгол хэлээ цэвэр ялангуяа хуулийн хэлийг уламжлалт хэлийг сэргээх гэж оролдож байгаа биднийг бол шинэ цагийн монгол хэлний хэлбэрт бас зөвлөж байгаа юм. Жишээлбэл хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү улсын хурлд хадгална гэж бичсэн юмдсан хууль. Тэгсэн чинь нэг академич шүүмжилж гарч байна өө.
хадгална гэж бичсэн байна. Ямар хүнцэн хууль агуулах юм уу гэж авч байна да. Аа. Тэгэхээр сэтгэлдээ хадгална гэж хүний сэтгэл бол агуулга биш. Зүрхэндээ хадгална чинь зүрх нь агуулга биш. Монголын 1924 оны үндсэн хуульд улсын дэдэрхийг улсын их хурл чөлөө загтан тийм газрууд хадгална гэж. Тэр уламжлалт хэллэгийг хэрэгэлсэн байхгүй. Тэгээд бас нэг сэргээ хэрэглэхэд бас учир байна. Нөгөө дундуур нь судалгаа явагдаагүй. Эзэнгүй ч гэсэн. Тэгээд тэр хэлийг залуус эзэмшээгүй. Буруу ойлгодог. Манай хуульчд маань юу болоод байгаа маа? Цөөвөрдөд байна. Салгуу байна. Би зөвлөж ярьсан. Доожоо муутай байна. Хүн мэрэгжил, хүн тийм хөшүүн байдал бий болгодог. Хөшүүн байдлаас гараад Монгол хүмүүс мод шиг санагдаад мохож явхад хөхтөнгөр минь гисгээ чайрлаа. Гэгэрүүлж хайрлаа. тэгээ ял шийтгэл сэрэг зарга гэж ярихаас өмнө хууль хүнд ямар тустай юм? Гэр бүл чинь ямар тустай юм? Охиноо хүнд өгч байгаа хуулийн талаар юу ч анхаарал зүйтэй юм. Баян бизнесэндээ сууж яах гэж баярлахын хэрэггүй. Харин баян хүн чинь хаягтай өрвөл охин чинь юутай байлдгүй гэдэг. Гэрлэлтийн гэрээ байгуулж гэрлж бай. Энэ баруунаас нэвтэрч байгаа соёл манай хуулинд дөнгөж тусгал болоод биелэхгүй байгаа нэг заалт бий гэх мэтэр. Энэ хууль зүйн соёлын асуудлыг их ярих ёстой. Хөлн дээр минь гიშгэж хөөрч дэвхцэхгүй бол жаахан хүүхэд засварын газар жинхнээс аваачж өгөн шүү. Та хүн зохиж үзсэн үү? Хүнд гар хурж үзсэн үү? Би хүнтэй зодж үзээгүй. Хүүхдээ нэг хонгон дээр налгаж үзсэн талтай. Тэр байдаг. Чин дэмээ юм шиг байна лээ. Гэхдээ уг нь бол та Монгол ёс гэж ойлгож байсан утгатай юм л да. Тэгээ тэр буруу байсан гэж үү? Гэхдээ сүүлдээ юм бодогдсон юм лээ. Харамсагчтай. Юу налгаж байвдаа гэх мэт юм. Төрөний таны нөө хүүхэд засварын газар гээд шүлэг гарч ийн тэрийг зөвөр жоохон задлаад бид нар нөгөө хүүхэд нас богинохон байдгийг мэдтгүү. Хүүхдээ хитрхийн эрт хэрсүү суулгах гэж ингээд хүүхэд насыг хулгайлцдаг эцэг эхчүүд бид нар чинь мэдтгүү шүү дээ. Жишээлбэл сүүлийн үед мөнгө боломжтой хүмүүс яаж юм гэхээр хүүхдээ хар нэлхт нь гадаад руу явуулчих. Хэрсүү суулгаж гадаад хэл үзүүлэх гэж байгаа нь ингээд. Хүүхдтэй болсон бол бод юм да хүүхэд бол ямар ч байсан хайсан гээсэн ч бай, салсан салинчин ч бай. Ер нь ямар тохиолдолд бол хүүхэд нас нь бол үнэхээр миний хүүхэд нас ад жаргалтай өнгөрсөн шүү гэж дурсаж явахаар үлгэр юм шиг хүүхэд надад байсан шүү гэж дурсаж явахаар л ийм сайхан хүүхэд нас байгаасаа хүүхэд түүхэнд байгаасаа гэж бодлоо үндсэн дээрээс л энэ хүүхэд засварын газар гэдэг шүлэг бичсэн. Бороо ороход баярлаж гүйхгүй бол солонг татхад сонирхож харахгүй бол дэргэд ойрхон байгаа дэггүй хүүхэд засварын газар өгчгөн шүү. Сүүлийн үед хүүхдүүдээ гадаад хэл дээр одоо үндсэн суурь боловсролыг олгох хэрэгтэй гэсэн тийм бодолтой гэр бүлүүд маш их олширж байна шүү дээ. Монгол хэлийг явандаа сурна үз. Тэгэхээр энэ үднээс сонирхож байна. Миний бичсэн байгаа энд. Гадаадын сайхан хэлээр ярьдаг. Гадаад үдсэн юмар ярьдаг. Монгол зөвлөх гэхэлэр төсөөлөл байхгүй. Монгол буулгын гэхэлэр энд хүлээж авч байгаа. Шилэн дээр ус асгахаар шинг гэдэг үү. Үдсэн дээлэн дээр асгах юм бол цаашаа шингэн үсттэй. Тэгэхээр таны хүүхдүүд хаана боловсрал эзэмшсэн байдаг вэ? Хүүхдүүдийн тань монгол хэлний талаар хайлаа ярилцъя гэж бод. Нааш. Миний баг бат цагт компани даатгалын ажил туусын дарга хүн байна. Энэ одоо нэг хуулийн фирмийн захирал. Энэ Newcoming захирал. Энэ бол гэр компани ерөнхий зөвлөх. Амина. Нэг сард 9 нас хүрэх юм уу? Тийм үү? Чи өөдөө хайртай юу?
нэг шүдэл нэг эвгүй ургаад байна да засандаа. Би та нарын аав, биений чинь ухааны чинь жаргал цэнгэлийн чинь их ундраа болж энэ 100 төрлөө энэ 100 үлднэ. Таны боддгоор зовлон гэж юу юм бэ? Энэ бас тийм амархан амнаас гарч хэрэглээд авах үг юм уу гэж асуумаар энэ залууны. Энэ чи бол да. Сони асуулт. Зовлон дотор сэтгэлийн зовлон хэцүү байх. Агцлуудс ч юм уу. Хилсээ дарангуйлагддаг ч юм уу. Тэгээс амьдрал тохиолдож байгаа бэхшүүл байх ёстой зүйл шүү дээ. Ер нь амьдрал бол тэмцэл. Тэнд байгаа тэнд зураг таны том хүүгийн зураг юм уу? Тийм, миний том хүү нас барсан юм аа. Нотно. Арканзас гэсэн. Би чинь Монгол сургууль төгсгөөд, Орос сургууль төгсгөөд, Англи сургууль төгсгөөд тэгэл одоо хүн боллоо гэж явуулсан чинь болдгоо. Болдгоо юм байна л да. Монгол тулхтны 100 эрхэм. Зөв хууль гаргадаг их хурл. Сайн гүйцэтгэх засгийн газар шударгаар хамгаалдаг шүүхэл хэрэгтэй. Энэ 3 байж байж сая хууль биелнэ. Тэгээс хууль хэрэгжих гэж эзэнгүй хаяад аж болохгүй. Хавтгайн уураг дахиу тундаа гоожиж элсэн дээр халуун элсэн дээр унахтайхан болдог шиг хууль гаргацтай зэрэг шуудангаа яваад биелдэг зүйл биш ээ. Засгийн газрын нэг ажил гэж бодоод байдаг. Энэ засгийн газрын ажил биш. Ерөөсөө засгийн газрын байнгын үүрэг. Эдийн засагч бай, сургуульч бай, соёлч бай. Соёлыг удирдах гэдэг соёлын хуулийг л биелүүлэх ёстой шүү дээ. Тэгэхээр танд бас болов гэдэг нэ тий. Энийг яг монтажаар асч. Ингээд өөрөө чинь саяны ярьсан үг бол одоо Монголын ард түмний хүлээж байсан үгэнд хүлээж байсан санал сэтгэлд их том хариуллаа гэж бодож байна. Ингээд энэ удаагийнхан ярилцлагыг бид нар төгсгөлгүй ярьж болох байсан боловч цаг хугацаа гэж байдаг болохоор энэ удаагийн нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодож байна. Таны хамгийн хэлэх дуртай үг, хамгийн хайртай өгүүлбэрээр энэ нэвтрүүлгийг төгсгмөр. Буян болог